Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгээн мэдчилгээ хүргэлт ээлжид төрсөн өдрийн эзнийг баярлуулахаар энэ цаг мөчид ах Батсүрэнгийнхэн зүгээс хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай дүү Яндандаа хэмээн хаягдсан маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоорж төрсөн өдрийн эзнийг тэвэр дүүрэн баглаа. Тэгээд бас ахынх нь илгээсэн чин сэтгэлийн үгс бүхнээр айгүй гоё баярлуулцгаая. Олон хүчин зүгдаараа. Самано. Яндан гэж хүмүүн үү? За тантай дүр уулзч болох уу? Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа эхлүүлэхээр энэ цаг мөчид Яндан ахыгаа зорин хөрөлцөн ирээд байна. Юун түрүүн тандаа энэ өдрийн мэд хүргэе аха. Өвлийн тэргүүн сар ирсэн байна. Үнтэй сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. Сайхан байна. За, Яндаа учиргүй их олон зочид нэг дор цугларсан. Тэгээд бас баярын ширээтэй 12 сарын 3-нд ямар өдөр тохиож байна? Ахыхын төрс өдрөө. Төрс өдөр янз бүр болж байна уу? Гоё болж байна уу? Ах чинь дэр ирцээ. Саа. За тэгвэл дүүн төрсөн өдөр дээр нь баяр нэмэхээр ирлээ. Танд зориулаад бүр юм цэцгийн баглаа авчихчих. За баярлаа. Энэ гинтийн бэлэг хинээс юм бэ? Танд хин цэцэг явуулах бол За их чахнар л ахтай. Дүүч байж маа. Тий. Та ер нь хэдэн хүүхэдтэй айлын хэддэх хүүхэд болж мэдлээ өнөөдөр? Манайх 9 хүүхэд. Тий. 9 хүүхдээ. Тий. Атгон байна. За өнөр өтгөн айлд өнөөдөр бас хүмүүн заяаг олж мэндэлж айлын отхон болон алтан дэлхийд мэндэлсэн төрсөн өдрийн мэндийг эхлээд танд дэвшүүлж байна шүү. Нартад мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн мэндийг налайхчуудын нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Баярын мэнд хүргэе. За баярлаа. За одоо харин дүүн ирсэн гол ажилдаа оръё. Энэ бэлгийг гардуулахаас өмнө эхлээд би танд нэг гоё сэтгэлийн үгсийг уншиж өгөх гэж байна аха. Хэрвээ түүнийг нь их сайн сонсвол бэлгэний эзэн их тодорхой болох юм болов уу гэж бодож байна. Айлын баг хүүхэд гэдэг тухайн өрх айлынхаа сахиус нь байдаг юм байна лээ гэж хаягдсан байсан яха. Өнгөт энэ орчлонд өнөөдөр бидэндээ түшиг болж мэндэлсэн эрхэм хайртай дүүдээ ах нь хязгааргүй их хайртай шүү гэж хаяглагдсан байна. Замбуу ТV-ийн орчлонд зулайгаан гიშгэн төрсөн заяа тавилангийн учирлаар зовлон жаргалан хуваалцах зах хязгаар нь үгүй хүмүүний орчлонд төрснүүд болон мэндэлсэн бид азтай хүмүүс юм а дүү минь. Хаан буурал аавынхаа голомтоос хатан сайхан ижигийнхэн хөвлөд бүрэлдэж нэгэн өрх айлын өрсүүд болон нартад бисийн төших нандан сайхан эв холбоос юм эзэн болсон эрхэм дүүгээрээ ах нь үргэлж бахархаж бас дүүгэн түшиж тулж явах их дуртай. Нэгэн эхийн хөвлөд бүрэлдэж нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож хүм болсон нартад бисийн төших нандан сайхан дүүмэн байгаа болохоор ах нь энэ хорвоод алзахгүй гэж их өнгөрч бас бардаж явдаг юм шүү. Дэвж дэрвэх үед минь ард минь түшээд авнаа чи минь магадгүй хаяа жоохон бүдэрвэл түшээд авах дүүтэй л юм чиндээ гэж сэтгэл их үеиг байдаг юм шүү. Энэ л өдөр ахынхаа түшиг болж алтан дэлхийд мэндэлсэнд баярлалаа дүү минь. Чамдаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Эрүүл энхийг аз жаргалыг хүсэн өрөөё хэмээн энд хуран цугларсан эрхэм таны төрсөн ахын зүгээс тэгээд бас эгч нар нь мэнд дэвшүүлээд их олон хүмүүсийн сэтгэлийг шингээгээд ийм гоё цэцэг илгээж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ. За тэгээд аха жилийн төрсөн өдрөөс айгүй өөр байгаа болов уу гэж бодож байна. Бүр цэцэг хүртэл бэлдчихсэн. Тэгээд бас бөөнөрөө цугларч гисэн. Их гинтийн бэлэг байж чадваа тань. Чадлаа энэ одоо би цэцэг анхудаа л авч үзчихэ. Тий. За тэгээд бэлэг бас дуусаагүй байна. Одоо түүгийнх нь гарт онцгой нэг гоё бэлэг байгаа. За. Энийг өөр чихтэй хүн гоё баантаглаад тууцлаад боочгсон байгааг та харж байгаа. Тэгээд надад өгсөн бэлэгний эзний гүйцэтгэх ёстой даалгавар ёсоор энийг хоёулаа эхлээд нэг задлах ёстой бичлэгтэй. За тэгээд бас сэтгэлээсээ хаалцах байхаа гэж бодож байна. Эхлээд ямар ч тач бэлгээ хамтдаа заах. Яасан цагаан сэтгэлтэй инхри дүүмэндээ одохондоо
тэгээд энэ цаг мөчид бас эрхэм хоёр буурай Тэнгэрээс хараа та бүхнээрээ их бахархаж байгаа болов гэж бодож байна. Эжилтэн насаж бисен түшиж яваг хэмээн төрүүлж өсгсөн үр хүүхэд нь эвтэй нэртэй байж төрсөн өдрөөр нь хүртэл ийм гоё гинтийн бэлэг барьж байхад ээдээ ижи аав их л сайхан хүмүүжүүлжээ гэж дүүнд бодож байна. Тэнгэр ижи аавыгаа ингэртэн сайхан тэрч байгаад энэ хорон цугларсан ахан дүүсийн өмнө бас би таныг сэтгэлээсээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Ер нь бэлэг таалагдв. Бас ахтай болоод эрхэм төрснүүдэд хандаж хэлэх үг байгаа болов. Тэ. Одоо бид нэр энэ арчлан төрж хоёр сайхан аав ээжийн хүүхдүүд болж нэг голомтод төсөж торинсон хүүхдүүд бид нар. Гэхдээ бид нар бол ер нь бас сайхан биеиндээ бас түшигтэл явдаг бол судалтай ах ич нартай би бас ах ич нарээр бахархнаа хургаахчудаараач бахархна тий ер нь бол бас миний хургаах ах ич нарч ах нар эгч нар хургчүүд бүгд л ер нь надад бас нэг дүүшүү гэсэн бас сэтгэлтэй байдаг байхгүй тий тэрийг би мэдэрдэг. Тэ мэдэрч ер нь авч ирсэн. Тэгтээ энэ бол бүр айгүй гоё мэдрэмж би авлаа. Тэ. Тэгээд ах эгч нартай одоо баярлалаа гэж хэлье да. Тэ. Ах эгч нартай баярлалаа. Хамгийн азтай хүмүүс ахтай бас эгчтэй байдаг юм гişin шүү. Миний аха амьдралын жаргал зовлонгийн алинд ч түшээд авах ахтай нь эрүүл их байх болтугай. Энэрл хайрын дээдэн дэвсэж ижийн энтэй хайраар дээдэлдэг эгч нартай нь эрүүл их байх болтугай. Энэ төрсөн өдрөө их гоё баярлалаа миний аха. Сайн баярлалаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. Өөрт чинь бас эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. Халирн туулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ